Студид Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш, үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор дэд профессор Мөнх сайхан өргөдөө ирээд байна. Юуны тэрүүн танд орой минь төргий. За мөн шинэ үндсэн хууль батлагдсны баярын минь төргий. Баярлалаа. Танд болон танай телевизийн үзэгчдэд ардчилсан үндсэн хууль баталсан өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монгол Улс үндсэн хуулийн цаашдын доктортой байдлыг бол ханган чухлаа гэдэг ардын хурлын депутатууд хэлж байна л да. Ер нь энэ үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага өнөөдрийн түвшинд байгаа юу гэж та юу гэж бодож байна? За судлаачийн хувьд бол ерөнхийдөө би үндсэн хуулийн доктортой байдлыг дэмждэг. Одоо үндсэн хуулийг бол өөрчлөхөөсөө эхлээд өөрчлөхөөсөө илүүтэйгээр энэ үндсэн хуулийнхаа боломж бололцоог нь бүгднийг шавхаж хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэсэн ийм байр суурьтай байдаг. Тэгэхээр судлаачийн зүгээс харахад иргэдийн хууль эрх зүйн мэдлэг ер нь хэр хангалттай хэмжээнд байна гэж бодож байна. За ер нь иргэдийн хувьд үндсэн хуулиа мэдж байгаа, за хуулиа дагдаг иргэд хэр байдаг гэж та боддог вэ? За энэ бол маш чухал асуулт байна. Үндсэн хууль гэдэг бол зөвхөн хуульчдын эсвэл энэ хуулийг баталсан хүмүүсийн асуудал биш. Энэ бол Монголын нийт иргэдэд хамаатай юм аа. Ягаад тэгэхээр үндсэн хууль гэдэг маань ардчилсан нийгмийн суур үнэт зүйл болох хүний үндсэн эрх хэрэгжүүлээг хамгаалж баталгаажуулсан. Тэгээд төрийн эрх мэдлийг дур зоргоороо ч юм уу эсвэл хууль бусаар хэрэгжүүлэхээс тээг болдог хамгийн чухал юм баримт жиг байгаа. Тийм учраас бол үндсэн хууль нь үндсэн хуульд хамгаалагдсан өөрсдийнхөө эрхийн талаар мэдж энэ эрхийн зөрчигдсөн тохиолдолд хамгаалах хаана хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг энэ талаар боловсролтой байх хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгмийн хувьд маш чухал юм аа. Энэ иргэний үндсэн хуулийн боловсрол яагаад чухал вэ гэдэг дээр би ганцхан жишээ хэлье л да. Тухайлх юм бол Ваймарын бүгд найрамдах ус гэдэг 20 дугаар зууны эхэнд тийм хамгийн ардчилсан тийм үндсэн хуультай улс байсан. Гэтэл тэр бол одоогийн Герман. Тэгэхээр тэр үед бол тэр Ваймарын бүгд найрамдах улс дэлхийн 1-р дайнд ялагдсан. Эдийн засаг нь маш хэцүү байсан учраас иргэд нь бол ардчилд итгэл нь буураад ардчилсан биш намуудад бол санал өгч тэр намууд нь парламентд олон болоод тэгээд үндсэн хуулийн суурь зарчмуудаа өөрчлөөд энэний үр дүнд бол Гитлер засгийн эрхэнд гарч ирсэн байна. За өөр бас нэг жишээ гэх юм бол Унгар гэж улс байна тий. 1990-ад оны дундуур болоод Унгар пост коммунист улсуудаас хамгийн сайн үндсэн хуулийн шинтгэл ардчил зах зээл рүү шилжиж гин гэж хэлэгдэж ийм улс байна. Гэтэл яасан бэ гэхээр 2000-ад оны сүүлээр Унгарт бол хит үнсэрхэг үзэл газар аваад тэгээд үнсэрхэг нам парламенттай 3-2-оос илүү суудал аваад үндсэн хуулиа бол сөрөг хүчнийхээ байр суурийг сонсохгүйгээр өөрчилж хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хараа тус байдал, хэвлэлийн эрх чөлөө гих мэд чухал зарчмуудаа бүгдийг устгаад тийм авторитар маягийн дэглэм рүү орсон байна. Энийг бол Европын холбоо маш их шүүмжилж байгаа. Тэгэхээр энэ мэт нь манай улсад ямар сургамж өгж гинэ вэ гэхээр үндсэн хуульдаа хэрвээ өөрчлөлт оруулах шаардлагатай гэж байгаа бол энийг Монголын болон гадаадын судлаачдын судалгааны үр дүн дээр суурилж хийх ёстой. Тэгэхгүй популизм ч юм уу ингээд нийгэмд бий болсон альва асуудлыг үндсэн хуулиас хамаарч бий болсон гэдгээр үндсэн хуулиа буруутгах замаар өөрчлөх нь бол туйлын аюултай. Тэгэхээр үндсэн хуулийг зөрчин зүйл заалт ер нь бусад хуулинд байдаг юм уу? Ер нь байгаа юу? За манай Монгол улсад бол үндсэн хуулийн цэц гэж үндсэн хуулиар байгуулагдсан ийм шүүх байдаг. Энэ бол улсын их хурлын шийдвэр, засгийн газрын шийдвэр болон бусад шийдвэр үндсэн хууль зөрчсөн хэсгээр хяналт тавьдаг ийм чухал шүүх байгаа. Энэ үндсэн хуулийн шүүх бол сүүлийн 20 гаруй жил маш олон маргаануудыг шийдсэн. Тухайлх юм бол 130-аад үндсэн хуулийн маргааныг шийдээд энэний ихэнхт нь бол үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн тийм шийдвэр гаргасан байгаа. Тухайлх юм бол та бүхэн мэдж байгаа гишүүний тойргийн мөнгө хилэгжсэн 250 сая төгрөгийг гишүүд тойрогтой хуваарлж зарцуулдаг нь бол үндсэн хууль зөрчсөн. Яагаад гэх юм бол энэ нь сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчдийн тэгш бус байдлыг хангасан төсвийн мөнгийг дур зоргоор зарцуулах боломж олгосон, орон нутгийн эрх мэдэлд халдсан гэсэн үндслүүдээр энэ хуулийг хүчингү болгочихсон. За дээрэс нь маш олон юм шийдвэрүүд байгаа л да. Гэхдээ бол үндсэн хуулийн цэцийг бидний хүсэж байгаа хэмжээнд ажиллаж гин гэж бас хэлэхэд хэцүү. Яагаад тэгэхээр хувь хүний тодорхой эрх нь шүүхийн шийдвэрээр эсвэл гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын шийдвэрээр зөрчигдсөн тохиолдолд үндсэн хуулийн цэцэд ханддаг тийм механизм бол өнөөдөр байхгүй байгаа. Тэгэхээр одоогийн үндсэн хуулийнхаа хүрээнд
энийг засах бол боломж байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиа зөв тайлбарж ойлгох замаар цэцгийг илүү хүний эрхийг хамгаалдаг тэр чиглэлөө хөгжүүлэх бол шаардлага зүй ёсоор Манай тавигдаж улсын байгаа. хувьд 1924, 1940, 1960 онуудад үндсэн хуулиндаа одоо өөрчлөлт оруулж байсан. Тэгэхээр үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж явах тэр үеүдтэй яг тэр өөрчлөлт оруулсан зүйл нь засаглалын хэлбэрт нь тохирсон байсан уу, ер нь зорилгоо биелүүлж чадсан гэж үзэх үү? За одоогийн буюу одоо 1992 оны үндсэн хуулийг бол өмнөх үндсэн хуулиудаас өөрөөр авч үзэх ёстой л доо. Яагаад тэгэхээр өмнөх одоо 3 үндсэн хууль бол тухайн одоо нийгмийнхаа өөрөөр хэлбэл социалист нийгмийн тэр суурь зарчим тогтолцоог хамгаалсан тийм үндсэн хууль байсан. Одоогийн үндсэн хуулийн хамгийн гол одоо мөн чанар нь юу юм бэ гэдэг бол хүн болгон хүний ёсоор хандуулах, хүн болгон өөрийн эрхэм чанартай энийг нь бол төрийн аливаа байгууллага албан тушаалтай эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа субъект хүнддэг ёстой. Хүмүүс нь одоо тодорхой эрхүүдтэй гэдгийг баталгаажуулаад энийгээ идэх боломжийг нь олгосон байна. За тэгэхээр одоо яг олон улсын судлаачид одоо байгууллагуудын судалгаа байна. Тухайлх юм бол Freedom House гэдэг тийм хүний эрхийн чиглэлээр судалгаа явуулдаг байгууллага байдаг. Эндээс бол сүүлийн 20 хэдэн жил бол улс орнуудыг хэр эрх чөлөө нь хүмүүний эрх чөлөө хамгаалж байна гэдгээр ангилдаг. Тэгээд эрх чөлөөтэй хагас эрх чөлөөтэй эрх чөлөөгүй гэсэн юм 3 ангилд байдаг. Тэгэхээр Монгол улс бол сүүлийн 20 жилд бол эрх чөлөөтэй гэсэн ангилалд одоо Азад одоо зөвхөн Япон, Солонгос хоёртой хамт бол энэ ангилд орж явж байгаа. Тэгээд энэний бол гол шалтгаан нь улс төр иргэний эрх чөлөө тодорхой хэмжээнд идэлгэж байгаа. Дээрээс нь хүчирхийллийн бус замаар эрх барьж байгаа намууд нь бол сонгуульд оролцоод ялагдсан тохиолдолд эрх мэдлээ шилжүүлдэг. Энэ бол бас бусад бүх улсад байдгүй ийм чухал үнэт зүйл. За тэгээд энэний бас нэг одоо жишээ иргэн дээр зүгээр хэлээ л дээ. Надаа нэг багш хэлжээсэй. Өмнө нь одоо 90 оноос өмнө сэтгэл судлалын хичээл Монголын их сургууль заадаг байсан багш. Тэр үеийн үзэл сурталт баригдаад ингээд одоо тэр сэтгэл судлалын шинжилгээ ухаанаа чөлөөтэй зааж чадахгүй ингээд марксист үзэл баригдаж заадаг байсан. Тэгээд нэг удаа юм өмнөд өвөр Монголд урагдчихлээ. Тэгээд өвөр Монголын их сургуулийн багш нар яасан бэгээр та ингээд манай улсад ирсэн юм чи манай улсыг хүндлээд бас манай зарчмыг хүндгүйгээр яриараа гэсэн чинь тэр хүн хичээгээд одоо ярьс бие бариад ярьсан гэж тухайн усын нуу бол ёсын даг гэдэг шиг тэгээд эргэж ирээд надад ярьж байгаа юм да Монголд бол бид нар энэ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг чи юу вэ гэдгийг мэдэрсэн. Ингээд энэ мэтэр бол бидний одоо анзаараад байхгүй тэгсэн мөртлөө өдөр тутмын амьдрал биелээ болцсон юм арчлалын үнэт зүйлүүд байна л да. За тэгэхээр бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Таны цаашдаа ажлаас амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ манай өнөөдрийн зочноор Монгол Улсын хууль зүйн сургуулийн багш, үндсэн хууль судлаач, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Мөнх сайхан ураг дээрж оролцлоо.